Залуусын давалгаа клуб маань COVID-19 цар тахал залуучуудын сэтгцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулсан. За тэгээд судалгаагаа цахимаар болон танхимаар авч исэн. Залуучууд маань өөрсдөө судлаач бодлоод тодорхой сургалтуудыг аваад түүн дээрээ үндэслээд илүү чадвартай мэдлэгтэй болоод за тэгээд судалгаа авч явах хэвээр бас өөрсдөө чадварчаад явсан байна. Судалгаанд харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, үндэсний цонх, бэлгийн цонх, алслагдсан орон нутагт амьдарч буй болон малчин айлын хүүхдүүд, залуу ээжүүд, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болон эрүүл мэндийн хүнд өвчтэй гэх мэт 40 гаруй хүмүүсийг хамруулсан. Судалгаа авч байхад амиа орлох сэтэл төрж исэн үү гэдэг асуулт хамгийн их сэтгэл төрүүлжсэн. Яг гэвэл тэр асуулт хүмүүсийн хамгийн хар бараанд дурсамжуудыг гаргаж ирж байсан болохоор сонсголын бэрхшээлийн иргэдээс ингээд авч яхад нөгөө эрх тэгш байдлыг бол амар хатгаж өгч ирсэн. Яг зар тахлын өрөөнд бид нэр ч гэсэн ингээд ганцаардл байна. За тэг ингээд ойр дотны хүмүүстэйгээ ингээд найзуудтайгаа энэ төр гараад явхад ингээд бас ингээд бүр ингээд нийгэмтэй ингээд илүү дотн болоход ингээд эрх тэгш байдал бид нарт амар дутагдж байна. Тэгээд аль болох ингээд хүмүүсийг бид нартай ч гэсэн ингээд харьцаасаа гэж хүсэж байна. Тэгээд ингээд багсан ойр зуурын ч гэсэн тохионы ийм хэлний мэдлэгтэй байгаасаа гэж хүсэж байна гэсэн юм нэг тэр талаасаа надад яг тэн дээр их сэтгэлтэй болсон. судалгаа авч байхад үндэсний цонх хүнтэй ярилцажсэн. Тэгээд зарим үг хэллийг нь ойлгохгүй болохоор баг зэрэг асуудал гарч ирсэн. Хүмүүсээс ингээд авч байхад дэлгэрэнгүй хариулахгүй байсан. Яг бидний хүсэж байгаа мэдээллийг бол яг өгч чадахгүй багч санагдсан. Тийм учраас хувийнхаа зүгээс илүү асуултаа өргөн цар хүрээтэй бол асууж судалгаа авсан. Залуу ээжүүдээс авсан судалгааг стори болгож бичсэн. За үүнээс ер нь нийтлэг ажиглахад цар тахлын үед ер нь гэр бүлтэй тавих анхаарал халамж, гэр бүлийн эрүүл мэнд болон санхүү талаас айгүй их сэтгэл зүйн дарамтанд орох, тэгээд ганцаардах, стресстэх шинжүүд ер нь ерөөхдөө илэрсэн. 2020 болон 21 оны та 3 үгээр тодорхойлбол айдас төгшөөр хүлээлтгсэн 3. За судалгаануудтай танилцахад бол нийтлэг ажиглагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр хүмүүс цар тахлын үед нийгмийн харилцаанд орч чадахгүй байснасаа болоод илүү их ганцаарч исэн. Тэгээд дээрээс нь илүү асуудлуудаас болоод стресс төртөжсэн, стрессийн түвшин нэмэгдэжсэн нь ажиглагдсан. Өмнө нь байсан сэтгэл зүйн асуудлууд дээр нэмэгдээ цар тахлын үеийн асуудлууд нэмэгдэхэд бол илүү их хүнд ачааг үүрж байгаа юм шиг санагдж байна гэсэн зүйлс ажиглагдсан. Өөрчлөгдөөсэй гэж бодож байгаа зүйл гэх юм бол одоо Монголд ялангуяа сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг одоо түгээн дэлгэрүүлэх тэгээд энэ сэтгэл зүйч дээрээ дамжуулаад тэр энэ одоо энэ цар тахлын үеийн сэтгэл зүйн бүр цар тахал биш ч байсан гэсэн сэтгэл зүйн асуудлуудыг бол хөндөх хэрэгтэй гэж бол харж байгаа. Энэ бол маш том асуудал гэж. Тэгэхээр залуучуудын сэтгцийн эрүүл мэндийн талаар бодлого шийдвэртэй тусгах, тэгээд цаашлаад энэ талаарх мэдээллүүдийг бүх насныханд бүх хүнд хүртээмжтэй хүргэх шаардлагатай байгааг бидний хийсэн судалгааны үр дүнгээс харагдах боломжтой байна. Залуучууд энэ өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг танин мэдэн гэсэн болоод сэтгэл зүйн асуудлуудад хамшуулаад улмаар хамсалтай үр дагавар хүрч магадгүй ийм нөхцөл байдал үүсдэг юм байна. Тэгээ энэ бол COVID-19 одоо хэлсэн дагавраад хөл хоригдсон байгаа цаах тоо гарч ирсэн залуучууд өөрсдөө ингэж илрүүлж гарч ирсэн ханаас маш сайн улам илүү ирч хүчтэй ингэж ажиллаж тодорхой үр дүнд бол бас хамт хүрэхийг бас хүсэж байна. Тэгээд бүгдээрээ цаашдын ажилтнаас амжилт төсөе, дахин баяр хүргье.